Та автомашины албан татвар болон зам ашигласныхаа төлбөрийг төлж амжсан уу? Хэрвээ төлж амжаагүй бол энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Та яагаад заавал 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөх ёстой вэ гэвэл хуулиараа иргэд тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийнхаа татварыг тухайн жилийнхээ 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяа татварын албандаа төлөх ёстой гэж заажээ. Нийслэлийн хэмжээнд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй байдаг. Үүнээс 331 мянган татвар төлөгч юм. Нийт татвар төлөгч иргэдээс энэ сарын байдлаар 228 мянган иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлжээ. Харин 100 мянган иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй байна. Тэгвэл 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө татвараа төлөхгүй бол юу болох вэ? Хэрвээ хууль заасан хугацааны дагуу татвараа төлөхгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар тээврийн цагдаагийн албанаас тодруулсан юм. Хууль заасан хугацааны дагуу татвараа төлөөгүй иргэнийг төлөх ёстой татварыг нь төлүүлээ зогсоохгүй тодорхой хэмжээний торгуул ногдуулж тээврийн хэрэгслийг нь замын хөдөлгөөнд оролцуулахыг нь хориглох зэргээр арга хэмжээ авна гэсэн юм а. Нэрээ нэмж хэлэхэд автомашины албан татвар болон зам ашигласны төлбөрийг энэ оны 1-р сараас эхлэн 3-5 дахин нэмэгдүүлсэнийг сануулъя.